Тэгээд миний YouTube channel тавтай морил дараагийнхаа бичлэгээр уулзж байгаадаа баяртай. Тэгээд энэ удаагийн бичлэг болохоор өмнөх видеотой холбоотой видеога тэрэн дээр Taobao аппликейшнээс хэрхэн бараа захиалах вэ гэсэн бичлэг орсон бол энэ удаагийнх дээр болохоор Taobao аппликейшнээс захиалсан бараа хэрхэн ирдэг вэ гэсэн бичлэг байгаа. Тэгээд ер нь бол unboxing бичлэг. Мөн би жоохон бяцхан онлайн шоп ажилладаг болохоор тэдний нэг хэсэг бараагаа танилцуулъя гэж бодсон. Тэгээд миний өөрийн бас захиалсан бараа бас байгаа болохоор энэ бичлэг сонирхолтой болох бах. Тэгээд бичлэгээ цааш нь үргэлжлүүлж үзээрэй. Бичлэгээ эхлэхээс өмнө хэлэх зүйл гэх юм бол энэ бараа баг сарын өмнө захиалсан бараа. Тэгээд айгүй удажж ирсэн. Гэхдээ манай карго үнэхээр боломжтой авчиж байгаа. Яг л бусад каргонууд 2 сар болгож байгаа бол манай карго 1 сар болгож байгаа. Тэгээд энд бас баярлалаа гэж хэлмээр байна. Powerline-ийн хамт олондоо баярлаа. Тэгээд unboxing бичлэг руугаа олон юм ярилцлага орцгоё. Ерөнхийдөө бол яаж хийх вэ гэхээр би задлан харуулна, энд зураг нь орно. Тэгээд зурагтайгаа хэр төстэй мөн ямар материалтай ирснийг нь хэлж өгнө. Тэгээд тэр бараанда үнэлгээ өгнө. Бас миний одоо шинэ авч байгаа хувцсны реакшн харна гэсэн үг. Хамгийн ихний бараа юм хар уттай бараа байна. За. Дос нэг юм гарч ирж байна. Манай ихчийн захиалсан юм байна. Энэ юу вэ гэхээр oh my god, энэ бол үнэхээр галзуу зүйлээ. Ийм тлуутай, тэгээд ийм торн дресс. Ерөнхийдөө бол L size. Тэгээд зураг гэх юм бол одоо энд гарах бах, энд гаргана. Тэгээд үнэлгээ гэх юм бол миний бодож байгаснаас илүү чанартай ирсэн байна. Тэгээд амар таалагдж байна. За дараагийнх нь гэх юм бол манай дэлгүүрийн best seller хамгийн гоё ирдэг хослол. Үнэхээр nice. Зөв юупгийн юун дээр ч цогцолж унсаж болно. Материал нь үнэн тасархаа ирдэг. За ийм цамц. Энэ цамцны материал бүр өмссөн байхад биеийн галбирыг бүр амар гоё агдуулдаг. Энэ манад бараг 2 байдаг. Тэгээд юупон ч гэсэн материал нь амар гоё, биеийн галбирыг гоё харагдуулдаг. Тэгээд ийм мөрн болохоор ингэж уйдаг, өөрөө тааруулдаг гэсэн. Тэгээд дэлгүүр дээр болохоор энэ зургаар харагддаг. Энэ дээр бол ярих юмгүй үнэхээр гоё ирдэг. Nice. Хавар намар полтоны дотор ч юм уу өмсөж бас болдог. Нэг тэгж амар бол таардаггүй. За дараагийнх гэх юм бол ийм цагаан уттай бараа байна. Яна би нэг трибьют дээр гардаг нэг дэлгүүрийн эсний охин шиг гинт өөрийгөө тэр охин шиг бодчихлоо. Тэрэлтэй тооц танилцуулж асууж идэг үстэй. Гэтэ энэ бол гоё зүйл. Яг л одоо монголчууд ер нь Taobao-оос амар захиалгыг болсон маа штэ. Энэ бас дресс байна. Энэ бас манай хичээн захиалсан юу. Энэ болохоор дээгүүрээ энгийн ийм хар дресс ахгүй юу? Тэгэнгүүт доогуур энэний хамгийн гоё зүйл гэх юм бол энэ. Доороо ийм манжетк нь ийм юутай товчтой. Тэгээ энэ дээрээ ийм жижигхэн луун, цагаан луун одоо ойтолтой гэх юм уу? Оёотой. Тэгээд энэ болохоор энд зураг нь орно. Материалын хувьд гэх юм бол яг 100 өмсөх материалтай юм байна. Сэрүүхэн. Тэгээд тайл гаргаж өгөх юм байна. Гоё. Одоо миний бараа гарч ирэхгүй байгаа болохоор өөр юм захиалсан. Дараагийн бараа дахиад цагаан уттай. Бараа бэ. Миний захиалсан
цамц байна. Би юу нь бол амар их цамц ихээс өмнөх эрэлтнээр ийм хүүдэнүүд ирсэн. Энэ амар гоё материалтай. Oh my god. Oh my god. Ийм ер нь бол oversize юутай сайзтай. Тэгээд зураг нь болохоор энд гар. Юу гоё. Хий бараа гарч ирээд амар баяртай. За дараагийнх нь дахиад ирсэн. Ерөнхийдөө бол бараа задлах угаасаа амар гоё идэг. Энэ болохоор ийм одоо юбок ийм сахиу материалтай. Энийг бас манай ихч захиалсан. Зургийн энд оруулж. Nice. Гоё маа. Дараагийн болохоор юм ээ. Нэг задлсан бол. Ёо энэ дахиад манай юу нөө захиалга авахгүй байгаа. Тэгээ сая авсан захиалгууд нь дандаа таньдаг хүмүүсийн хасан. Энэ болохоор ингээд ийм мөртөө тэгээд ингэж харагдахаар эмхтэлэг юм те. За зураг нь энд оруулчих. Материалын хувьд гэх юм бол яг зураг шиг ирсэн байна. Гоё. Тэгээд энэ торныхоо дотор бэж өнгөтэй. Тэгээ хөхний хэсэг нь жоохон даруулгатай. Тэгээд энэ нь торон. Nice. За дараагийнх дахиад юм хаа. Бараа задлах угаасаа гоё юм л та. Энэ болохоор манай дэлгүүрээс 100,000 төгрөгийн худалдаа авалт хийсэн охтуудтай бэлгэн өгч байсан топ гарч ирж байна. Тэгээд таран Good. Тэр уутанд нэг юм байдаг. За, дараагийнх нь. Би өнөөдөр амар ядарч ийн л та ажиллаад харж ирээ. Тэгээд амар их ядарч ийн. Гэтэ үнэхээр энэ бичлэгийг хийх хүссэн байхгүй юу? Ингэж ирдэг шүү гэдгийг харуулах гэж. Яна энэ яг минийх юм шиг байна. Biker short. Тийм байна. Biker short байна. За, зураг нь энд орно. Материалын хувьд гэх юм бол даван материалтай. Даван материал гэхээр ерөнхийдөө бол нэг суналттай биш гэсэн үг. Гэхдээ яг чүт суналттай. Тэгээд энэ хоёр дээрээ бичгтэй. Өөрхөн бараг гинт. За, нөгөө нэг нуруунд дээр шивээстэй. Тэгээд энэ удаа захиалсан хувцснууд маань гэх юм бол энд ийм юбок гарч ирж байна. Ингээ хоёр гуй гарна гэсэн үг. Энэ дээрээ дэлгүүрийнх нь лого нь байна. Энэ бас гоё иржээ. Нөгөө 100 шивээстэй тэнгууд энэ 100 шивээсээ гаргамаараа. Тэглээч энэ 100-ны тренд бол нуруу гарсан топ, нуруу гарсан цамц байгаа. Тэгээд энэ удаагаар болохоор тийм нуруу гарсан зүйл айгүй их авсан. Айгүй их жаах те. 2 удаа авсан. Энэ болохоор боди юм байна. Тэгээд энэ нь болохоор энэнгээр ингэж салаад ордог. Тэгээд мэдээж нуруу гардаг. Nice. Энэгээр пост оруулна. Instagram дээр. За дараагийнх нь бас нуруу гардаг топ байгаа. Би нэг ихтэй
боодё гэж бодохгүй байна. Оо. Ингээд артлна. Материалын хувьд давуу материалтай одоо nice. Ийм юмнууд нөгөө юу байвал муухай гэдэг юм аа. Нилон байвал. За дараг яна арай их юм задлаад байна. 19 мөсөн бараалаа. Ийм үзэх гоё тий. Энэ бас манай захиалагчийн бараа байна. Энэ болохоор нөгөө юу энийг юу дүглээ? Nice. Одон ичэр. Бойлоо манай дүү надад тусч байгаа. Яг дараа гэх юм бол ийм том цэнхэр уудтай бараа байна. Ингээд энэ яг дүүбт хоёр нэлээд их гадуур өмсөх юмтай болж ах шиг байна. Йоо, энэний материал бол nice. Ямар гоё юм бэ? Өнгө гоёгаад өнгө нь ямар гоё юм бэ те? Яг хүүдийн дээр яг амар хүрх харагд. За дараагийнх юм байна. Чи задлаад байгаа юм уу те? Үгүй. Үгүй. Үлдээ. Энэ миний хотолк. Энэ амар хямдхан байсан байхгүй юу? Тэгсээр нэ даун ирсэн байна гээ одоо. Даун материалтай. Тэг ийм том. Nice. Энэ бүр гоё ах магталтай гэж би бодож байгаа. Oh my god, ямар. Энэ болохоор яг тийм цэвэр даав биш юм байна. Жохон нилонтэй. Энэний өмд байсан, энэний өмдийн ч гэсэн захиалч дөө. Хасар нь өмсөх хөрөх штэ. Энэ бас минийх. Нүнас юм уу яа өнөөдөр. I don't know. За дараачих. Нөгөө зураг мартаа яваад байгаа юм. За дунд нь тайлт оруулчих дөө. Гэтэ ер нь бол зурагнаасаа гоё идэг байх. Магадлал өндөрлөө. Энэ амар гоё дөмөр ёо. What the fuck? Даны гүрээ. Энэ бас би бас энийг бүр амар гоё. Oh my god, so pretty. Ингээд хилээтэй заяо. Тэгэнгүүтээ ийм тал юу бүхтэй. Одоо энэ нь ийм гэсэн. Тэгээд ингээд тал заяо. Тэгэнгүүтээ шорттэй. Энэ нь яг юу гэсэн үг вэ гэхлээр тал юбгийг нь өөр зүйл дээр тэлээтэй хамт өмсөж болно. Тэлээгүй ч өмсөж болно. Тэгэнгүүт шортыг нь бас өмсөж болно. Бас тусад нь өмсөж болно. Нэгийн үнээр хэд гэсэн үг вэ? So pretty. Хүрмастэй. Тэгээд нэгийн үнээр бараг 3 үгүй нэгийн үнээр за тэлэгийн өмдөн дээр өмснө. Юбгийн тусад нь өмснө. Шортын тусад нь өмснө. Нэгийн үнээр 3 байна гэдэг чинь амар боломжтой байгаас тий. Тэлэгийн нэг зүүчин юбгийн өөр юм дээр өмсчин. Тэгэнгүүтээ шортын бас нэг юм дээр өмсчин. За дараагийн юм барабэн.
дээ ёо би амар ядарч байна. Ажил ойрд амар юутай байгаа, ачаалттай байгаа. Тэгээд ерөнхийдөө бол амар ядарч байгаа. Тэ Ана энэ миний төсөөлж ирснээс айгүй өөр ирчихжээ. Энэ амар бийтэй палаж байсан баггүй юу? Тэгээ би энийг яг нэг ийм бийтэй палаж л гэж бодож исэн юм. Тэгсэн чи амар өөр ирчихв. Яг уу. Би энэ анбоксын дараа өөрийнхөө авсан бүх хувцсыг өмсөж харуулна. Уусаа тийхгүй юм шүү дээ. За энэ гэтээ энүүн дээр жоохон гонсгор байна. Яа тэгэхээр за би гаргаж ирсэн дараа харуулъя. Би нөгөө нэг ягаан хайрцаг цугладаг. Ер нь бол надад хайрцаг нь маш их чухал байдаг. Тэгсэн чинь өмнөх удаагийн хайрцаг бол яг уу имхэрсэн байсан ч гэсэн тэрүүндээ хадгалах хэмжээний боломжтой байсан баггүй юу. Тэгсэн чинь энэ удаагийнх болохоор бүр дэндүү шилж яагаад ирчих. За ямар ч тааш дотор нь ямар виг байгааг харъя да тий. Цараа надад юроос ягаан виг байгаагүй заяа. Анзаараад байсан чинь би ерөнхийдөө олоотой стилээр хувцалдаг учраас надад ийм ягаан өнгө тэгээд ерөнхийдөө бол тийм cute өнгөнүүд амар хэрэгтэйс аахгүй юу. Тэгээд энийг манай найз Outcom-ийн төсөөдрөөр бэлгэлсэн даанч нэг алдаа гараад дэлгүүрээс нь гаргаагүй байна гэд нэлээд удаж иглээ. Гэхдээ зүгээр миний гар дээр одоо ирчлээ. Би энүүнтэй үнэхээр солиотой постыг Instagram-д оруулах болно. Игдүүгийн туйл гэж юу байдгийг би танд харуулна. Oh my god. Энэ өнгийг хараа. Ёо, энэ буржил. Oh my god. Oh my god. Oh my god. Ёо, юу вэ? Юу вэ энэ өнг? Үнэхээр галзуу. Үнэхээр гоё. Гэтэ хайрцагны үед бол үнэхээр сэтгэл юу ирлээ, дундуур ирлээ. За тэгээд Alice Garden-гийн хувьд гэх юм бол тойл бэлгэлдэг. Энэ манад яг хэд байгааг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ тойл зөндөө байгаа. Тэгээд мөн wig-ний ийм кап бэлгэлдэг. Энэ бас манад хэд байгааг би сайн мэдэхгүй байна. Би нэг үнэхээр үргэлгэн хэрэгэлдэг. Гэтэ яг энэ удаа гэрэг задлахгүй. За одоо ерөнхийдөө бол ийм хайрцагтай ирдэг бараанууд үлдчихсэн байна. Тэгээд юу ч гэсэн. За би нэг бодохдоо миний утасны кейс байж магадгүй гэж бодож байна. Oh my god. Oh my god. Энийг манай би Outcom кейс бэлгэлээд Outcom надад ийм кейс захиалж өгсөн. Тэгээд энэ нь болохоор iPhone 11 Pro-гийнх. Тэгээд cute. Тэгээ бас ийм юмтай юм байна. Энэ нь миний бодлоор энийг энүүнд нь ингэж хийгээд oh my god so cute. Тэгээд энд байгаа нь хүнд энийг нь оруулаад тэра oh my god нөө яга вихтэйгаа ингээд ээж нараа ямар хөөрх юм бэ. За дараагийнх нь ийм хайрцагтай.
Би эдрийг линз гэж бодож байна. Манай ихчнэр баахан линз захиасан баггүй юу? Тэгээд эдрийг болохоор би яг линз гэж бодож байна. Би анх удаа хятадас линз захиаж үзэж байна. Тэгээд яаж ийдгийг нь харъя. За энэ болохоор ямартай устай байд юм байна. Линзийнхаа устай. За тэгээд линзийнхаа сав байна. За линзийг нь задлах юм бол хайрцаг дотроо ингээ хоёроо байж идэм байна. Өнгөн гэх юм бол энэ болохоор нэг тийм саарл өнгөтэй. Амар гоё ирсэн байна. Хүнийх болохоор яг энэ хүртэл үзүүлээ. Устай. За дараагийнх нь ямар линз ирснийг харъя. Линзнүүд нь дайжгүй ирэх шиг боллоо надад л миний. Би бас нэг линз үзгүй. За бас адилхан устай. Линз нь нэг линз. Хоёр линз. Тэгээд дотроо хоёр линзийнхаа савтай. Ер нь бол хятад линзнэр ингэж ирдэг. За ямар линз байгаа гэж хэлчих. Энэ саарл линз байна. Нэг нь та нарт ингээ харуулъя гэд хэрвээ өөртөө авсан бол зүүж үзүүлэх байлаа. Данж энэ хүний захиалга болохоор зүүж үзэж болохгүй байна. Болохгүй угаасаа. Ерөөсөө линзийг бол ерөөсөө хольж хийгэж болохгүй. Нүд гэдэг бол хамгийн чухал. За энэ болохоор ийм бор линз. За дахиад линз байгаа. Тэрийг ч гэсэн задлж идөө. Тэгээ газ цомсоод үзүүлээд цомсож үзүүлэх бол арай л томсоо. За хамаагүй савн линз нь гэтээ ямар дэлгүүрээс хамаарахгүй. Эдгээр ер нь бол бараг бүгд өөр дэлгүүр авахгүй. Гэтээ ус нь адилхан байна. Энэ нь амар бас содон байна. За ямар линз байгааг нь харъя. Энэ тийм нөгөө жоохон хар хүрээтэй тэгээд цэнхэр линз. Дахиад нэг юм үлдчихсэн байна. За ингээ боллоо. Одоо захиалсан яг өөр дээрээ миний нэр дээр ирсэн миний хувцснуудыг өмссөн байгаад нь хэр харагдахыг харцгаая.